Аз жаргалтай хот хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 2 урлагийн газраас ном солилцын өдрлийг санаачлан зохион байгуулж байна. Тус өдөрлөг цаашид сар бүрийн эхний 7 хоногийн бям гарагт зохион байгуулах тааруулжээ. Өнөөдөр ном солилцсон эхний 100 хүнд Төв намын сангийн уншигчийн үнэмлэх нээлгэх эрхийн бичгийг өгсөн байна. Улаанбаатар хотын нийтийн Төв намын сангийн үйлчлэгийг иргэдэд ойртуулах, бусадтай ном солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн соёл урлагийн газраас ном солилцын өдөрлөгийг зохион байгуулж байна. Тус өдөрлөг аз жаргалтай хот хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа. Өдөрлийн үеэр ном солилцсон эхний 100 хүнд Төв намын сангийн уншигчийн үнэмлэх нээлгэх эрхийн бичгийг бэлгэлсэн юм а. Цаашид тус өдөрлөг сар бүрийн эхний 7 хоногийн бям гарагт Сүхбаатарын талбайд зохион байгуулах таруулжээ. Тэгээ бид нэр 80 ийм бүтээлч бас ажил хийе гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ тэрний нэг ажил бол одоо хотынхаа Төв намын сантай хамтраад номоо солилцох гэсэн ийм өдөрлөгийг одоо өнөөдрөөс санаачлан зохион байгуулж байна. Энэ бол одоо сар болгоны эхний 7 хоногийн бям гарагийн 12 цагт гээд ердөөсө тогтмол сар болгон явах юм байна. Өнөөдрийн өдөрлөгт ирж ном солилцож байгаа иргэдийн ихэнх нь 40-с дээш насныхан байсан юм. Сүүлийн үеийн залуучууд ном уншихаас илүүтэй захим ертөнцтэй нөхөрлөх болсноос ном хаягдал цаас болж хуурч байгааг тэд нуугаагүй. Улмаар ярианы хэлээр үгийг алдаатай бичих зэрэг алдаа нийтлэг гаргадаг гэдгийг тэд хэлж байсан юм. Тиймээс өдөрлөгөөр дамжуулж өөрийн сонирхсон номоо шимтэн уншиж цагийг зөв болгосон өнгөрөөх хэрэгтэй гэдгийг уламжилсан юм а. Одоо ер нь одоо авчил цаасан дээр харж ном унших хэрэгтэй байгаа юм л да. Ядахтаа үг тогтоож авах хэрэгтэй шүү дээ. Зөв бичих чадахгүй нэрээс одоо хамгийн наад зах нь гэхэд энэ үгнүүдийн чинь одоо зөв бичнэ гэж ерөөсөө байхгүй болсон ба шүү дээ. Тэгээд нэг англи нэг янз янзын үгнүүдээр аваачаад тавьж хаад ингээ булаад ингээ хэл их бохирдож байна үндсэндээ. Тэгэхээр яг ер нь бол ном бол их гарч байна. За тэр бүгдийг зөв унших гэвэл эхлээд номд дурлах хэрэгтэй. Номд амтархан унших хэрэгтэй. Тэгэхээр үнэхээр номд амтархан унших юм бол шүнжгөө нойргоо хоноод уншиж болдгийг. Үгүй залуучууд ном унших яхан таавар. Булгийн ус. Тийм энэ номын энэ солид цаашид бол маш зөв ажил явуулсан. Нэг үе хайцсан байсан. Одоос ном сонирхож байна. Нийслэлийн хэмжээнд тоотой хэдхэн номын сангууд байдаг ч үйлчлүүлж байгаа иргэдийн тоо тийм ч их биш. Уг нь номыг сонирхсон хүн хаанч уншвал тохиромжтой байдаг ч уншигчдын тоо жил бүр цөөрсөр байгаа гэхэд хэлсдэхгүй. Улмаар номыг сонирхон уншигчдын тоо цөөрч ном хэвлэмэл цаас болж үнгүүдэж байгааг хуучин номын дэлгүүрээс харж болно. Тиймээс түүх өгүүлэх эдгээр үнэт дурсгалыг залуу үеийнхэнд таниулах бас нэгэн арга нь ном солилцогч байж болох юм а.